За бүгднийг баярлалаа. Энэ сарын туршид бид хүн төрлөختний найдвар болсон Христийг эзэн мэндэлсэн баяртай холбоотойгоор номлолуудыг хамтдаа үзэж байгаа. За өнгөрсөн 2 удаагийн номлолтой холбоотой бас жижигхэн апдейт хий. За хадас номлолыг тавьж өгөөрэй. За хадас номлолыг тавьж өгөөрэй. За одоо би манивчаан дунд номлон та бүхэн намайг олж хараарай. За Христ мэндэлсэн баяр айсрыг Christmas баяр ордож байна. Тэгэхээр Christmas баяр ордож байгаа яг энэ цаг мөчтөө зэрэгцээ дэлхийд даяараа Christmas баярын уур амьсгал орсон байна. Зарим газар бүр 10 сараас эхлээд уур амьсгал орчихсон. За халуун оронд 10 сараас уур амьсгал орно гэдэг бол сони юм байлээ. Тэгэхээр 10 сар дөнгөж гараа буюу Филиппинд Christmas баярын уур амьсгал ордог. Яг тэр үеэр би бас хэд хэдэн удаа Филиппинд байж таарсан. Тэгээд 10 сар гараг бол Christmas баярын уур амьсгал орно. Харамсалтай нь тэнд торт мордол ерөөсө өдрийн дотор шалж байгаа гамбар болдго юм байлээ. Айхтар алуун Санта Клаус нь өтгөн цагаан сагалтай байдгүй юм байлээ. Шорт футболктой майктай яг тийм зузаан хүмүүс юм бол урсаад болор балах шинжтэй. За дээр нөгөө баянгуулга болгон худалдааны газар болгон сургууль цэцэрлэгээд бүгдээрээ Christmas баярын өнгө болдог. Тэгэхээр яг одоо дэлхийн тэр чигээрээ хүн төрлөختний аврагч мэндэлсэн баяртай холбоотойгоор нэлээд одоо баярын уур амьсгалтай болсон ийм цаг үе ирсэн байна. За дээр нь бас Christmas баяртай холбоотой номлол 12 сарын туршид явж байгаа. 12 сарын эхний 7 хоногт бид Бэтлехемийн талаар хамтдаа үзсэн. Бэтлехем гэдэг нэр нь талхны байр. Харин талхны байр гэж нэрлэгддэг энэ газар Иохан 6-гийн 35 дээр хэлсний дагуу амийн талх болох Есүс эзэн мэндэлсэн тухай бид хамтдаа үзсэн. За үүний дараагийн бүтэн сайн өдөр. Бид бас нэгэн сонирхолтой сэдвээр номлолыг харсан. Энэ бол эгэл жирийн хончтын тухай номлол байсан. Christmas баярын мэдээг буюу аврагч эзэн мэндэлж байгаа мэдээг Тэнгэрч нар эгэл жирийн хончтод дуулгасан тухай. За энэ номлолыг дүгнэхэд гим нүгэлээс болоод үлэмжийн айдас болон үлгэл итгэл дотор амьдарч байгаа бүхэн төрлөختөнд үлэмжийн баяр хөөр аврал авчирхаар их эзэн Есүс мэндэлсэн тухай. За үргэлжлэн дүгнэлтийг харуул тэдгээр эгэлжийн хончтод энэхүү баярт мэдээ тунхаглагдсны адил та бидэнд бүгдд нь гайхамшигтай баярт мэдээ тунхаглагдсан бас даалгагдсан тухай. Тиймээс бүхэн төрлөختнийг үлэмж баярлуулах баярт мэдээг тунхаглан амьдарцгаая гэсэн уриалгаар бид өнгөрсөн 7 хоногт хамтдаа яг энэ номлыг сонссон байгаа. За үүнээс гадна бас Christmas баярыг харин нэхээгүй хайрын баяр гэж нэрлэдэг. Үүнтэй холбоотойгоор манай цуглааны маань зарим лайф групп санаачлах гарган харин нэхээгүй хайрын баярын мэнд болгож хайрын үйлс эхлүүлсэн. За манай цуглаагийн маань лайф группийн огтуд арц чацарган гамбар сайхан хайрч мараад арц чацарган халуун саунд хийгээд гудамжаар яваад хүмүүс арц чацарган гамбар өгөнгөө харин нэхээгүй хайрын баярын одоо баяр хөөр хуваалцсан байгаа. За энийг үзэн бодоо манай лайф группийнхан бас огшиж могшоод тэгээ сэтгэл хөдлөж мэдлээд тэгээд юу болсон гэхээр бид нар өнгөрсөн 7 хоног лайф группээ тарангуултаа оройн 8:50 үед 2 халуун сав чатархан чанж бэлдээд тэгээд бас нэг ууд дүүрэн пришки бэлдээд тэгээд 9 цаг үед бид нар гарсан юм аа. Ойролцоогоор нэг цаг 30 минут гадуур явсан байдгийг. За цаг 30 минут явахдаа эхлээд бүгдээрээ нөгөө наран туул захын артлын дэргэсгээр очиод 0 хүмүүс байгаа. За тэнд очиод өгийгээд дахиад очисон чинь нөгөө ууж идсэн хөрхий бас нэг ядарсан энэ төр улсууд зүг дүүрэн байгаа гэж манай лайфи манд сүхээл манлалаа явсан. Яваад очисон чинь нэг ч хүн байдгүй. Тэгээд л баахан хайгаа явсан чинь нэг их чиг юм шатан дээр сууж байна. Мөн байна гэж атаага түргсгээд дөхөөд очисон чинь нөгөө ч босоод ирсэн чинь баяраа тэмдэглэж яваа юм. Булган шүүхтэй гэж байна. За их чатарн нөхөө бэршгэ итгэхүүд бараг автуусах байсан биз дээ. Юу яриад байна гэж боо оруулах байж. За тэгэл тэндээсээ бид таашхаа мэдхгүй баах явж байгаа нэг ахтаа таарсан нөгөө ахтаа юунаас жисраганаас бэршгэнээс өгсөн. Тэгээд цаашаа бүр нөгөө орой уулчихсан учраас бүр хүн хайгаад баларсан. Тэгээ хүн хайж явж байгаад яг манай байрны гадаар ирсэн чинь нэг их чиг өөдөөс ирж явна. Тэгэхээр манай сүхээ шижрээ бид гурав өөдөөс нөхөд очлоо.
За сүхээ маань арцтай, чацаргантай халуун сав барьсан. Би арай нэг том чацаргантай халуун сав барьсан. Шижрээ маань уудтай бэршгэ барьсан. Нөгөө их чинь 3 талаас марыг бүслээд ирлээ. Тэгээ харанхуйчтай 10 төгөж байгаа. Тэгээд гуруулаа нөхөд ирсэн чинь манай хоёр аягүй цочоож мэдлээ л дээ. Нөхөж ирэнгүүтээ сайн өгч байгаа. Хоёулаа зэрэг байсан нөгөө ч 5 гэж цочсон. 10 цаг үед гудамжинд ганцаар алхаж чахсан 3 залуу гараад ирж байгаа. Тэгээ би жоохон мөгийн урд хойно оруулаад нэг юм асуучлаа. Сандрахтаа. Оохоо гэж. Нөгөө хатан сатаж асаргана оохоо гэж өргөлөө нөгөө чигсэн чинь. Тэгээд өөрөө хатан сатаж зөвхөн дээр гэж бодсон юм. Амар зөвчтэй. Би нөгөө чацарган оохоо гэж хэлж байгаа. Мөгийн урд хойно оруулаад оохоо гэж өргөсөн чинь нөгөө чинь ингэж зочингуудаа үгүй гэж бодлоо. Бид гураас цухтаа тэгээд бид гурав хүн айлхад татгаа. Тэгээд гандан буураа гуруулаад дэше явлаа сансар өгсөн. Сансар өгсөн явж байсан чинь нэг одоо залуутай таарлаа. Нас 40 дөнгөж гарч ив. Шоронгоос судлагдаад жил орчим болж байгаа. Их засаг сурдаг охинтой. Харин гэр бүлийнх нь болон авир тутны хүмүүс нь шоронд удаан байсан учраас хүлээж аваагүй. Амьдрах газар байхгүй, хонох газар байхгүй. Тэгээд нөгөө хүндээс арч чацарга нөгөнгөө бэршгэ идүүлэнгээ хамт жаахан ярьж зогслоо. Хамт залбирлаа. За тэгээд дараа нь бид дахиад дэшээ явсан. Өгсөж явж байгаад 10 цаг болж байхад яг тэр сансрын баян цэлийн гадаа за насаар бараг 60-70 хүрж байгаа эмээ өвөн ингээд суугаад юм зарж байна. Тэднэрт очиод арч чацарганаа өглөө цуглааны хөлтүүд гээд ярьлаа. Нэг эмээ маань их яриа юм аа. Хөдөөнөөс ирсэн юм аа эмээ. Тэгээд яг нэг жоохон юм зөм зараад байж яана гэж. Тэгэл ингээд яриад байсан чи манай нөгөө сүхээр ингээд байнга хараад байсан. Тэгээд хараад инээж үнэгээл байсан. Тэгсэн чи харж чадсан. Энэ одоо гадаад хүн үү гэж. Үгүй юм чи мадэр Монгол яг гэж. Цоолаа. Тэгээ явжсэн чи бас нэг залуу өрөөнд уулзлаа. Их сонирхолтой байсан адил явдалтай. Нөгөө залуутайгаа уулзаад харин юм ярьсан чинь тэр залуу маань өврөөсөө нэг юм цаас гаргаад ирсэн. Тэгээд цаас гаргаж ирээд та энийг уншлаа гэж уншууллаа. Тэгээд би хараад байсан чинь 2019 оны 12 сарын 13-ны 06 цаг тэг минутанд одоо суллагдах тушаал гээд 20-ын одоо дараагийн гарын үсгтээ шүүхийн шийдвэрийн цаас байсан. Яг тэр өдрийн өглөө шоронгоос суллагдсан нэг залуутай таарсан. Нас 30 хүрч байгаа залуу байлаа. 6 жил шоронд суугаад идэх ёстой бүх ялгаа хэлээд гарч байгаа. Харин тэр залуу үзүүлсэн шалтгаан хаа би шоронгоос гараад ирсэн чи хүлээж авах энэ ч юм байна. Тэгээд би яах учраа олохгүй. Танд нэг залуутай уулзаад энэ баян цэлийн итгэн дээр аригтаар суугаад явчихсан. Тэгээд одоо та нар Есүсийн ус гэдгийг би мэдсэн юм чинь тэгээд та нар надад тусалж болохгүй. Яах вэ? Тэгээд бид нэлээд ярьж зогслоо. Нөгөө залуу маань их яриа юм аа. Аягүй удаан зогссон. Тэгээд чихмиг таараад, нүүр ам таараад тэгээд нэлээд удаан зогсоо би юу болоо. Би ч ерөөс миний утсыг авчих. Дараа нь хоёлаа уулзъя. Тэгээд утсаа яалаа. Утсч явах нөгөө дугаараа өглөө. Тэгээд дараа нь яасан чинь нөгөө залуу маань миний ажлын газрыг асуугаад би ажлын газраа хэлж өгөө. Надтай заавал ирж уулзаарай би чамд тусалмаар ингэ ярилцсан. Тэгээд бид нар бас Германгаа уулзсан чинь биднэрт их мөнгө байсангүй. Шижрээ маань ганцхан одоо амьдралын арай гайгүй боломжтой юм өгтөөж байна. Тэгээд шижрээгийн маань Германаас гарч ирсэн мөнгийг бас өгөөд нөгөө залуугийн төлөө хоёлаа гурлаа залбирч өглөө. Тэгээд залбирч өгөөд за нэг ийм баатал явдалтай бүтэн нэг цаг 30 минутын турш. За үүнээс гадна бас нэг залуутай таарсан хогт үгээ явж байсан. Уулзаа ирсэн ч ухаан санаа нэрвэл зүс царай сайхан 23 настай залуу. Лаац хогт үгээ явж. Тэгэхдээ ховчгонд нь аягүй зүг. Тэр нь бэлгэд байдаг гэн. Тэгээ би зүгээр юм болов уу, би өвчтэй юм болов уу, би зүгээр өгсөн, би зүгээр аль сургуульд өгсөн 71-р сургууль, минь хэдтэй 23-тай. Тэгээ яг юу гэж юм ийм өгсөн ч өө яг вэ ингээд оройдоо лаац мацгүй юм уу гэж. Тэгээ нэг цаг 30 минутын дотор маш олон төрлийн хүмүүстэй таарсан. Тэдгээр хүмүүстэй таараад бид довчхон хуваалцаа залбирч өгөөл яг өнгөрөхөд бид нэг орой ямар олон хүмүүст тусламж, хайр, тэнд ихний харин ихээгүү хайраар гар сунгах хэрэгцээ байгаа юм бэ гэдгийг олж харсан. Хэрвээ энд байгаа бүх хүмүүс энд байгаа энэ чуулганд байгаа 16-7 лайв групп жижиг группүүд бүгдээрээ гудамжинд гараад яг ингэж үйлчлэвэл ямар олон хүн баярлаж, догдуулж, Есүсийн талаарх мэдээ
богинохон хугацаанд ч гэсэн сонсох болоо. Аарч барьсан ямар олон хүмүүс таны ангилж өгч байгаа аарч часарганыг угаад дулаацлаа. Тэгэхээр ах トゥ ус минь хариу нэхээгүй хайрын баярыг тохиолдуулаад бүгдээ хамтдаа чуулгандаач тэр чуулганы гадаач тэр эзний хайраар үйлчлцгээе гэж хэлмээр байна. За би нэг зүйлд бас онцолж хэлээ талархмаар байна. Өнөөдөр чуулганыхандаа ивэл болоод манай цуглааны манай октодын лайф групп, за манай routine life group-ийн октод өнөөдөр цайны зүйлсүүдийг бас бэлдсэн. Чацарган буцалгаа дундаасаа санхүү босгож байгаа амттангууд аваад бэлдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань нэг юм чол гэсэн алга тач төгөхгүй. Тэр баг гэсэн алга. Энэ мэдчлэн хариу нэхээгүй хайрын баярын өдрүүдэд та бүхэн маань чадах бүхнээр Христийн хайрыг бусдад харуулan үйлчлээрэй. Энэ бол хариу нэхээгүй хайрын баярыг тэмдэглэх хамгийн сайхан өдөр байна гэсэн. За өнөөдөр бид хамтдаа хариу нэхээгүй хайрын баярын өдрүүдэд номлогдож байгаа Крисмас баярын эргэн тойрон Христийн эзэн мэндэлсэн тэр түүхийн эргэн тойронд өрнөсөн бас нэгэн түүхийг хамтдаа харна. За тэр түүх юу вэ гэхээр дормодоос 3 мэргэн аврагч эзэн мэндэлж байгаа тэр сургийг тавин байж Бэтлехэм рүү зорин ирж байгаа үйл явдал байна. Ингээ бүгд хамтдаа энэ түүхээс сурцгаая. За бүгд хамтдаа текстийг уншъя. За намайг дагаад хамт уншаарай. 3 Херод хааны өдрүүдэд Юудын Бэтлехэм хотод Есүсийг төрсний дараа борон зүгээс зугахаарчид Ерүсалим хурж иржээ. Саяхан нэрлсэн Юудэчүүдийн хаан байна. Бид зүүнтэй түүний одыг хараад түүнд мөрөхөөр ирлээ гэжээ. Херод хаан болон бүх Ерүсалимчүүд үүнийг сонсоод бачимдаж байна. Тэгээд бүх хавцаг дахилч болон хуулийн багш нарыг цуглуулаад Христ хаан төрөх ёстой тэр лавлаж хэлвэ. За дараагийн слайд. Дэшевцно. За тэд түүнд Юудын Бэтлехэм учир эсвэлжүүлэгчийн бичснээр Юуда нутгийн Бэтлехэм чи Юудагийн дээдсийн дунд огтхонч дордошээ. Учир нь миний хард түмэн Израилийн хончин болох өдөрлөгч чамаас харна. Херод зурхаачдыг нууцаар дуудаж од үзэгдсэн цагийг тэднээс лавлаж асуужээ. Тэр тэднийг Бэтлехэм рүү явуулж, тэр хүүхдийг сайнтрахаа. Түүнийг олгогдсон надад мэдэгдэх түн. Би бас очиж түүнд мөргөн гэлээ. Тэд хааны айлтгыг сонсоод замдан гарав. Тэгтэл тэдний зүүнтэй харсан одоо тэдний өмнө явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтов. Тэд одыг хараад үлэмж баяр хөөр болж ихэд баярлжээ. Тэгээд гэрт орж их Мариягийн хамт байгаа хүүг хараад сүгдэн түүнд мөргөж Эрдэнэсийн хайрцагаанд бэлгээд Аалтгүйгэл мэрийг бэлэг болгон барив. Херод руу бүх буцаж очоо гэж бурхан зүүдэнд нь анхааруулсан. Тэд ондоо замаар нутгийн зүг одлоогсон. За өнөөдөр бүгд яг энэ багц үйл явдлаас хамтдаа суралцсан. Борон зүгээс 3 мэрэгэн хүн нэгэн онцгой одыг тэнгэрт олж хараад өнөөх одны талаар судалсан байна. Харин судлаад үзтэл хүн төрлөختний түүхэнд байгаагүй нэгэн онцгой үйл явдал болох бөгөөд нэгэн агуу хаан мэдлэгнэ гэсэн тийм гайхалтай эртний бичвэрийг тэд харсан байна. Ингээд нөгөө бичвэрийн дагуу өнөөх Ерүсийн одыг дагаж өнөөх одоор хөтлүүлэн өнөөх дорнодын 3 мэрэгэн явсаар эцний болсон байна. Эцэст нь Есүс эзний мэндэлсэн Юудэчүүдийн амьдардаг нутагт ирсэн гэсэн. Ингээд бас тэр бид хайсан байна. Маш олон газраар хайсан. За дээр нь бас юусэн гэхээр Херод хаан дээр очиж уулзсан. Тэгэхээр энэ хооронд юу болсныг бид мэдэхгүй гэхдээ харуул тэд шууд Херод дээр ирээгүй. Замын хүмүүсээс асуусан, онцлог тэмдгүүдийг хайсан. Эцэст нь орон нутгийн захирагч учраас хаантай уулзъя гэд хаантай уулзсан. Тэгээд хаан юу гэж хэлсэн гэхээр нэгэн Ерүсийн одыг бид дагаад ирлээ. Тэрхүү од бидэнд нэгэн Ерүсийн хүчрхэг хаан энэ хорвоодор мэдлэх эрдний бичээсийн тайлал руу биднийг өдөртөж байна гэж хэлж. Ингээд юусгаар хаан хуулийн багш нар болон бичээсийг дуудсан. Тэднийд юу гэсэн хэрэг Малах номдор байдаг нэгэн ишлэгийг гаргаад за энэ одны талаар тайлбарч гэсэн. Тэгээд юу болсон бэ гэхээр Юудын нутгийн Бэтлехэмд төрмөгсөн байна. Тийм учраас Бэтлехэмээс гарцаад боллоо гэсэн хариу өгч. Ингээд өнөөх мэрэгдүүд маань
Херод хааны хэлсний дагуу бич бас тэр хүүхдэд хүндэтгэл өргөмөөрөө гэж хэлсний дагуу яг тэр оддыг зүглээд Бэтлехэм рүү явсан. За ингээд оддыг дагаж явсаар Есүс эзний мэндэлсэн газар очиж хүн төрлөختний аврагч Христийг эзэн хүндэтгэл өргөм бэлэг барьсан байна. Харин Бурхан зүудэнд өнөөх мэрэгдэд хэлсэн эргэж бицгийг Херод руу очиороо ямар нэгэн мэдээ хэлгүйгээр нутгийн зүг замаа бодоорой гэж. Ингээд өнөө мэрэгд маань нутгийн зүг замаа бодсон. Дараагийн түүхийг бид хамтдаа уншлаа. Энэ багц түүх дотроос бид 3 чухал зүйлийг өнөөдөр сурнаа. Нэгдүгээр өнөөх мэрэгд Есүсийг хайсаар түүний байгаа гэрт очсон. Есүсийг хайсан тухай буюу эзнийг, Бурханыг, хүн төрлөختний аврагчийг эрен хайсан зүрх сэтгэлдээ хөтлөгдөд. Тэд холын аяныг зорж өөрсдийн цаг зав, гэр бүл, ажил төрлөн ардаа үлдээгээд Бурханыг эрен хайж ирсэн. Тэгэхээр хамгийн ихний сургастай зүйл юу вэ гэхээр тэд Есүсийг эрен хайсан зүрх сэтгэлээр ирж. Тэгэхээр хамгийн ихний бидний харах ёстой зүйл нь бид Бурханыг бас яг мэрэгдтэй адил ирж хайдаг хүмүүс болно. Ирж хайдаг хүмүүс болно. Search хийдэг буюу Бурханыг ирж хайдаг хүмүүс болно. Бурханы хүслийг, Бурханы тааллыг, Бурханы оршихуйг, Бурханы өдөрдмжийг ирж хайдаг хүмүүс болёо гэж. Мэргэд Бурханыг ирж хайсан. Гэтэл бичээсийг мэддэг атлаа хуулийн багш нар эзнийг ирж хайдаг. Энэ мэдээг мэрэгдийн хамаас сонссон атлаа Херод хаан ч гэсэн ирж хайдаг. Эрх ямбан идлээ. За хуулийн багш нар өөрсдийнхөө тааламж, өөрсдийнхөө амьдралын өдөр хоногудаа дагаад л амьдарч байсан. Харин алс холоос мэрэгд аврагчийг ирж хайн байж цаг замаан зориулан, санхүүгэн зориулан, хөлсөөн туслуулан, амаргүй холоо айныг туулан байж ирсэн. Тэд эрэхтэй юу хөдөлж ирсэн бэ? Тэмээ хөдөлгөн ирсэн тухай бас бид харж байна. Тэгэхээр тэмээ хөдөлгөд холын айныг туулна гэдэг бол амаргүй. Тэмээ бол морьтой адилхан давгүй явчихгүй. Нэлээд удаан явж таарна. Зарим одоо эрдэмтдийн их сурвалжин дээр юу гэж үздэг вэ гэхээр зарим нь бол ингэж үздэг байгаа. Хятадын одоо орчмоос очсон мэрэгд байсан. Одон орон судлаач байсан гэж үздэг. Зарим их сурвалж болохоор эдгээр мэрэгдийг Вавилоны гаралтай гэж үздэг. Харин би саяхан нэг сонирхолтой зүйл сонссны юу гэхээр Монголоос бас нэг нь явсан байж магадгүй гэж ер нь тэгэл уус улаан өөрийнхөө түүхтэй амар авчих гал байна. Хэрвээ Монголоос явсангүй л ч өчнөө олон жилийн аялал болно доо. За тэгтэл нэг зүйлийг бид тодтогч байна. Аврагчийг мэрэгд ирж хайхтай. Энэ ер нь улсын зүгээр анивчаал өнгөрч байгаа, гялалцаал өнгөрч байгаа энэ оддыг баримжаа болгоод аврагчийг ирж хайхтай. Тэд баггүй хугацааг туулсан. Баггүй замыг туулсан. Бид ч гэсэн юм аа заримдаа яг иймэрхүү хугацаа туулчих гад иймэрхүү яригтай асуудлуудыг ардаар үлдээж ирэх хэрэгцээ бас гардаг. Өнөөдөр яг ирж хайх ёстой илүү чухал цаг үе бид амьдарч байна. Чуулгантай зэрэгцээд анхаарал татмаар хорхоо хөргмээр сэтгэл гжигдмээр олон үйл явдал бас болдог. Харин би таныг юу гэж хэлмээр юм гэхээр та бол үнэхээр ялагч байна. Хүн төрлөختний аврагчийг орчлон хорвоо бүтээсэн тэр агуу Бурханыг магтахын тулд ардаа олон зүйлийг орхиод чуулган руугаа яарад ирж байгаа нь ямар юрэлтэй вэ? Ирж байгаа 2020 онд ер нь амьдралынхаа бүх өдрүүдийн туршид Бурханы оршихуйг ирж хайсан зүрх сэтгэлээр амьдрэх хүмүүс байцгаая. Үргэлжлүүлэн яг энэ зангаараа байцгаая гэж. Амен. Фадер Джон Рокфеллерийн талаар их олон удаа сонссон багтаа. Би бас баггүй удаа ярьсан. Тэгээ би нэг хөнгөд амар дуртай даа биш үү? Зүгээр тэр хүний үлгэр дуурайл надад их гоё санагддаг. Джон Рокфеллер бол дэлхийн ер нь одоо хүртэл яг тоологдож байгаа тэр бомбнуудын эхний 10 дотор нь явж байдаг. Америкийн бүтээсэн эрхмүүд гэдэг багц одоо Bloomberg гаргадаг том түүхийн нэлээд том хэсгийг эзэлдэг. Харин тэр хүний түүхийг хэрвээ бид харуул ямар ч бизнесийн онцгой уулзалтай байсан, нямгаргийн өглөө бол бизнесийн уулзалтыг төлөвлөдөггүй байсан. Ямар ч уулзалтанд очдоггүй байсан. Харин нямгаргийн өглөө хорвоо бүтээсэн, орчлон бүтээсэн тэр агуу Бурхантай уулзалт туулсан учраас ямар ч бизнесийн уулзалт байсан ардаа үлдээгээр чуулганд ирдэг хүн байсан. Бурханыг ирж хайдаг. Үүний төлөө зүрх сэтгэлээ цаг заваан зориулдаг хүмүүс болцгоо. Амен. Яг цуглаантай зэрэгцээд аюул олон давхцдаг тийм.
Тэгдэггүй. Гайгуудэ гэж байгаа хүмүүс нэг давцал гараад ирэхээр салганал хэлдэг тийм. Нэмгаргийн өглөө ямар нэгэн төрсөн өдөр юм уу эсвэл ууланд алхах гэжээс эзний оршихуй алхвал хамаагүй дээр үстэй. Ууланд гіврээл сайхан л да агаар өмстэй гоё юм. Гэхдээ нэмгаргийн өглөө эзнийг хүндлэхээр эрэхтэй. Яг энэ мэрэгдтэй адил. Бүхнийг артаа үлдээ. Зориулалт гаргаад тэмцэл өрнүүлж байгаа гэж байна. Эзэн рүү зорж ирдэг хүмүүс болцгоё. Амен. Эзнийг эрен хайдаг зүрхсэглээ амьдрий. Амен. Хагасны өрөө манай гэр бүл бас ер нь бужигнаанууд их болдог. Харин одоо сүүлийн үед цуглаан өдөр хийдэг болсон болохоор тэр бужигнаан дараагийн өдөр түгэж хичээд нэмгаргийн өглөө болсон. За ямар ч чухал зүйл байсан бид нар аль болох нэмгаргийн өглөө босоод ирсэн бүх юмудаа үлдээд аль болох ч хоёр нь чуулгандаа дэргийг өртөл болох. Олон жилийн өмнө би яг нэг юм тангарах ч юм уу хайшаа нэг юм тавьсан юм амьдралдаа юу гэхээр амьдрал байгаа бол бурхны хүндлэхээр нэмгарыг болгон очно гэж. Өөр янз янзын уулзалт тул нэгдэх юм уу эсвэл хагас сайн руу тавдах руу шилжих ёстой. Хэрвээ ерөнхийлөгч надтай нэмгарыг уулзныг бол уучлаарай. Нэгтгэл цаг байгаа гэж хэлсэн. Амен. Уучлаарай. Нэгтгэл цаг байгаа. Та нэгтгэл завтаа болж байна. Амен. Барьж аваад ирчихдэг юм уу? Барьж аваад очсон ч тэр үед нь заа байж байгаа, түр байж байгаа, би хүндэтгэл өргөд. Амен. Тэгэхээр эзнийг ирж хайсан зүрх сэтгэлтэй хүмүүс байцгаая. Энэ нь хорвоо бүтээсэн, амьдралыг бүтээсэн, бүх амьдралын их сурвалжуулсан тэр бурхантай залгагдах цаг учраас эзнийг ирж хайсан зүрх сэтгэлээр амьдрья. Хажууд байгаа ах дүүс рүүгээ хараад бурхныг ирэн хайсан зүрх сэтгэлээр амьдрья гэж хэлээ. Үргэлж бидэнд хоёр зам байдаг. Тэр хоёр зам дотор хоёр замтай. Тэгэхээр үргэлж бурхан руу ирэх үед заавал ямар нэг юм давцах үе бас тохиолддог шүү ахтус. Харин та ямар ч зүйл тохиолдсон, ямар ч хоёр дахь саналууд гарч ирсэн бурханыг ирэн хайж бүгдээ адрмаатай байсан ч асуудал бэрхшээл янз янзын зүйлүүд давцлууд байсан ч бурханыг нэгдүгээр тавиад амьдралыг бүтээсэн тэр агуу бурханыг ирэн хайсан зүрх сэтгэлээр амьдрдаг хүмүүс байцгаая. Амен. Матай номын 2 дугаар бүлгийн 11-р эшлэгийг бүгдээ дахиад хамтдаа харъя. Хамтдаа уншиж гурваарий. Тэгээд гэрт орж их Мариагийн хамт байгаа бүх хараад сүгдэн. Түүнд мөргөж эрдэнэсийн хайрцаан нэргээ алт бүгд мэрийг бэлэг болгон барьваа гэсэн. Мэргэд эрэхтэн Есүс эзнийг яг мэндэлсэн цаг үедээ давцаж ирээгүй байдаг. Харин Есүс эзнийг мэндэлсэн цаг үедээ давцаж хэн ирсэн бэлээ? Хончид ирсэн. Харин хончид Есүс эзнийг мэндэлсэн цаг үедээ давцаж ирсэн бол мэргэд Есүс эзнийг мэндэлснээс хойш ирсэн байдаг. Зарим библийн судлаачид юу гэж үздэг вэ гэхээр Есүс эзнийг мэндэлснээс хэдэн сарын дараач байж магадгүй гэж үзсэн. Зарим нь болохоор хэд хоногийн дараа байхаа гэж үзсэн. Харин энэ дээр байгаа ишлэл бидэнд юу сануулдаг вэ гэхээр малын сарвчанд биш гэрт орсон тухай харуулж байна. Гэрт орсон. Харин хончид хаана очсон бэ гэхээр малын сарвчанд очсон. Харин мэргэд болохоор явж очих үед Есүс эзэнтэй уулзах үед гэрт орсон гэж бичиж байгаа. Тэгэхээр Библийн бүх орчуулга дээр гэр гэсэн утгаар хэлэгдсэн байдаг. Тэгэхээр Есүс эзэн мэдлээд за хончид тусалсан уу, хэн нэгэн тусалсан уу, хончид бол Бэтлехемийн улсууд буюу нутгийн иргэд байсан учраас тусалсан байж магадгүй. Ямар ч байсан малын сарвчанд байсан Мари Йосеф бяцхан Есүсийг аваад гэрт оруулсан байна гэсэн. Тэгээд Бэтлехемээс Египт рүү дараа Мари Йосеф бяцхан Есүс руу явсан тухай түүх гардаг. Тэгэхээр Египт явхаас арай өмнө тэдний Бэтлехемд байх үед тэгтээ сарвчанд биш гэрт байх үед тэд ирж хайж ирсэн байдаг байна. Тэгээд гэрт ороод үндэтгэл өргөж бэлэг байсан байх. Тэгэхээр аврагч аль хэзээ мэндэлсэн байсан ч за яг одоо дөнгөж төрөөд хүүгийн тасалж яах нь хараагүй чинь гол үйл явдал дээр байсангүй гэж тэр бодолгүйгээр за хоцроод ч хамаагүй цуглаан дээр ирэл гэж хэлэх гээд байхгүй юу? Тэгээд хэлж барь тэ. Тэгээд хэлчихдэг байж. Зарим нь яадаг вөхөр ингээд цагаан харсаар байгаа албаар хоцордог байхгүй. За 10 минутын дараа гарна. Оо өнгөрч. За хоцорсон.
Эзнийг ирж хайсан зүрх сэтгэлээр заримдаа бид тэнцэл өрнүүлэх хэрэгцээ ч гэсэн гардаг шүү. Эзнийг ирж хайсан зүрх сэтгэлээр амьдрья. Өнгөрсөн 100 надад нэг юм сонин урилга ирлээ. Санал ирлээ. Ямар санал вэ гэхээр Христэд итгэдэггүй хоёр залуусгүй Европт олон жил амьдэрсэн. Тэгээ Монголд ирээд хурмаа ихтэй яг сүмийн ёслол дээр болдог шиг хурмаа хийгмээр байна гинэ. Тэгээд яасан бэ гэхээр нэг юм том ресторан түрээслээд нөгөөдгөндөө маш гоё чимгэлж янзлаа. Тэгээ яг сүм дээр ажиллаж байгаа юм шиг. Тэгээ тэнд нэг пастор байгаа. Тэгээ яг сүм дээр ажиллаж байгаа юм шиг ажиллах юм байна. Гэхдээ Библи гаргахгүй, Есүсийн нэрийг дурдахгүй, залбирч өгөхгүй, яг л хурмын ордонд байдаг нөгөө өгч байдаг шүү дээ. Тэ? За ингээд жаргал сайхан нуугтай, үлций бутаг миний дүү гэдэг ингээд яг тэр их чиг зүгээр ингээд яриасаа ажиллаад өгөөч гинэ. Тэгээд тэр нь хэзээ болсон бэ гэхээр өнгөрсөн 101 цаг үед байсан. Яг цуглаантаа давтсан. Харин надад ямар жижигтмэр үг хэлсэн гэж. Тэгээд та нар намайг жирхэн жижигдсэн гэж сонсохоор пастор ямар сони юм бэ гэж бити бодороо танилж бас жижигддгээр байсан шүү. Ерөөсөө 30 минутын юм болно шүү дээ. Тэгээд хариуд нэг сая төгрөг өгөө гинэ. Тэгээд би зүгээр ёслын өдөртөө сая төгрөг авах юм. 30 минут. Энэ нь боломжийн санал мөн үү? Биш ээ. Жог нэмэх юм. Энэ ч санагдсан шүү дээ. Тэ? 9 шид эрэхтэй юм орж ирж толгойд газ очиж 30 минут ингээд тэгээд аваад магтаалыг дуусгах юм зэн дээр өгдөг. Тэгээд би сүүлд нь юу гэж бодсон гэж за ёстой тийм байхгүй. Тэр бас Библийг дэлгэхгүйгээр эзний нэрийг дуудахгүйгээр яаж хүнийг ажиллах вэ? Амар биш тийм ээ. Тэгээд надад нэг үг орж ирээд болтгоо. Хөлсний хончин. Өөрөөр харсан ч хөлсний хончин. За болий доо. Би амар харамсалтай болоо биш үү сая. Амар баяртай болчихвол. Яг үнийг хэлгээд заримдаа бүр сэтгэл гжигдмээр саналууд ирдэг. Харин эзнийг ирж хайсан зүрх сэтгэлнөөрөө эрс шийдсэн сэтгэл байх хэрэгтэй байсан. Ирж байгаа 2020 онд юу ч болж байсан, юу ч амьдралд тань өрнөж байсан эзнийг ирж хайдаг зүрх сэтгэлээр амьдраарай. Амен. Өчигдөр хурмын хайсан хос маань өчтөр өрөө уцаар холбогдсон гол би нэг үгийг айгүй хэлмээр байсан ч ашгүй над руу залхахаар би айгүй хурдтай хэлсэн. Юу гэхээр за та хоёр маргааш анхны одоо хүндэтгэлийн гэр бүлээр хүндэтгэл өргөх цаг чинь шүү. Яг нэг хурим өчтөр болсон нэлээ оройд харсан байх, орой юм болсон байх, сэтгэл догдсон байх, ядарсан байх. Тэгээд нөгөө бал сар гэдэг шиг бал шөнө байсан байх. Тэгэхээр нам унтаад маргааш нь сэрэхгүй юм уу эсвэл цуглаандаа очихсан чинь за яг үедээ одоо хурим байсан чухал ажил явуулах. Чухал зүйл болсон учраас ойлгох байлгүй дээ пастор гэж бодох үедээ гэж бас бодоодсон байхгүй юу? Тийм учраас би бүр зориуд хэлсэн. За маргааш анхны яг гэр бүлээрээ хүндэтгэл өргөх цаг шүү. Аваа мэн тэгээд. Аваад өгдөрөө зориулаад дахиад нэг сахалах ташчих. Одоо гэр бүлээрээ анхны хүндэтгэл өргөж байна шүү дээ. Тэгээ өөрчигдөө аваа шууд гаргаж ирсэн байхгүй. Тэр нэг тийм хинэгний найз залууч юм шиг. Солонгог харахаар хинэгний найз охин юм шиг нэг шал өөр. Сая гараад ирсэн чинь шал өөр юм шиг. Нөхөр ихнэр болсон. За яшиг. За тэгэхээр манайхаа юу ч тохиолдсон баяр хөөр дүүрэн байсан ч өөд хөрмөнийг байсан ч ямар ч хүчтэй мундаг санал ирсэн ч амьдралд юу ч хөрөмж байсан эзнийг ирж хайсан зүрх сэтгэлээр амьдрий. Яг л мэрэгдтэй адил. За хоёрдугаарх нь Бурханд хүндэтгэл өргөж амьдрий. Мэргэд эзнийг ирж хайж тэр урт аяныг замыг туурж ирээд юу хийсэн бэ? Буцаад эргээд Матай 2-р бүлгийн 11-р эшлэлийг харах юм бол тэгээд гэрт орж их Мариагийн хамт байгаа хүүг хараад сүгдэн түүнд мөргөж гэж хэлсэн. Өнөөх мэргэд маань өнөөх Юрмсийн одыг дагсаар Бэтлехемд байгаа Есүс эзний байсан тэр газар ирээд гэрт ороод дөнгөж мэндэлсэн байсан хүн төрлөختний амрагчийн өмнө хүндэтгэл өргөн мөргсөн байх нэ. Ингэхдээ ямар үйлдэл хийсэн гэсэн бэ? Сүгдэж гэж хэлсэн. Тэгэхээр их эзний өмнө очоод сүгдэн хүндэтгэл өргөсөн. Юу замын туршид ийм байлаа гэж яриад янз янзын зүйл ялгүйгээр
хамгийн түрүүнд хийсэн үйлдэл нь юу гэхээр өвдөг сөгдөөд хүн төрлөختний аврагчийг бүх орчлон хорвоогийн найдварыг хүндэтгэл өргөн мөргөсөн байх нэ. Тэгэхээр бид ч гэсэн хүндэтгэл мөргөлийг чухалчилдаг хүмүүс болох хэрэгтэй. Эзнийг өргөж хүндэтгэн, эзэнд магтаал өргөдөг, эзэнд талархал өргөдөг хүмүүс байх хэрэгтэй. Гэр орондоо магтаалын дуунууд тавь, хүүхдүүдтэй өөрийн мэдлэгүүд дагаж дуулаад эхэлнэ. Харин гэр орондоо заримдаа бид нар хэд чангаар салсан хайр, орчсон хайр, хулигдсан хайр, хайсан хайр, эмтэрсэн хайр гэж дуу тавиад байвал таны хүүхд чинь хаасаагүй эмтэрсэн, шархсан, орхигдсан, хаягдсан, хулигдуулсан хайрыг дуулаад явна. Харин гэр орондоо ч гэсэн магтаалын дуунууд тавьжээ. Машинтаа усуудаа машинтаа магтаалын дуу тавь. Хаач юмсан эзэнд магтаал өргөдөг хүмүүс болъё. Магтаал хүндэтгэл зөвхөн нэм гарагийн цуглаан дээр өргөдөг зүйл биш юм аа. Харин та удамд явж байхдаа магтаж болно, ажлынхаа байранд магтаж болно. Хаа явсан газар эзэнд хүндэтгэл өргөж, орчлон хорвоог бүтээсэн. Та бидний цорын ганц аврал болсон тэр агуу бурхан эзэнд хүндэтгэл өргөдөг хүмүүс болцгоё. Амен. Нэргэд орж ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйл бол өвдөг сөгдөөд бүх хорвоогийн найдвар болсон эзэн хүндэтгэл өргөж. Тэгэхээр магтаал хүндэтгэлийн талаар Чарльз Уэсли гэж 1707 оноос 1788 онд амьдарч байсан энэ хүн Крисмас баяртай холбоотой нэгэн чухал магтаалыг бичснээр олон зуун жил дуулагдаж байна. Махан биеийг өмссөн Бурхныг хар. Бурхны биеийг тунхаглал хүмүүстэй хамт хүн шиг байгааг нь багтагтун. Есүс бидний Имануэль Тэнгэрлэгчийн дуулах мэдээг сонсох тун. Алдарн шин төрсөн хаанд Тэнгэрлэгчийн дуулах мэдээг сонсох тун хэмээн магтсан байна. Тэгэхээр Чарльз Уэсли гэж хүний бичсэн энэ магтаалын дуун дээр өгүүлж байгаа тайлбар хүн төрлөختний найдвар болсон, таны аврагч болсон, таныг бүх нүглээс чөлөөлөх эрх мэдэлтэй тэр агуу эзэн хүндэтгэл магтаал өргөн амьдардаг нэгэн байгаар гэж таныг ятгамаар байна. Бас Иохан номын 1-р бүлгийн 14-ийг харуул үг нь махан бий болж бидний дунд оршин бид түүний алдрыг харсан гэж дагалдаж Иохан үтсэн байна. Тийм учраас тэр агуу эзэнд алдрыг өргөж үнэнээр сүнсээр түүнийг магтдаг нэгэн байя гэж тэр бас уриалж байна. Үргэлжлүүлээд харуул магтаалын талаар бид ингэж ойлгож байна. Магтаал хүндэтгэл гэдэг бол хамгийн дээд дуудлага. Энэ бол зүгээр л дуу биш. Харин таны амаар гарч байгаа энэ дуу хорвоо ертөнцийг бүтээсэн эзэнд өргөж байгаа магтаалын өргөл юм а гэсэн. Тэгэхээр та өөрийн амаараа амьдралыг бүтээсэн Бурхныг магтаж байна. Та өөрийн алга дашилтаараа амьдралыг бүтээсэн эзнийг магтаж байна. Та өөрийнхөө дүр төрхөөр амьдралыг бүтээсэн бүх орчлонг захирч байдаг эзнийг магтаж байна гэсэн. Тэгэхээр зөвхөн чуулган дээр биш, байгаа бүх газар та хорвоо ертөнцийг бүхлээр нь бүтээсэн, бүх хүн төрлөختний найдвар болсон агуу тэр бурхан эзнийг магтаж амьдардаг хүмүүс болцгоё. Бүх газар бүх цагт. Илшил номын 5-р бүлгийн 13 дээр тэнгэрт, газар дээр, газар доор, тэнгис дээр байгаа аливаа бүтээгдсэн юмс болон тэдгээрийн дотор байх бүх юмс сэнтид залрагчд байх урганд магтаал, хүндэтгэл, алдар сүргэж үеийн үед байх болтугай гэмээр магтсан тухай Илч Иохан үзэгдийг бичсэн байдаг. Дуулал номын 100-р бүлэг дээр бас ингэж хэлсэн байна. Бүх газар дэлхийн эзэнд баясгалтайгаар хашгирах тун. Эзэнд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясгалтайгаар дуулан ирэх тун. Эзэн өөрөө бол бурхан гэдгийг мэдтүгэ. Биднийг бүтээсэн нь тэр бөгөөд бид өөрсдөө бус юм аа. Бид түүний ард түмэн, түүний бэлчээрийн холин сүрэг, түүний дааман хаалгаар, талархалтайгаар, түүний хашаанд магтаалтайгаар ороо. Түүнд талархал өргөж, түүний нэрийг магт. Учир нь эзэн бол сайн. Түүний хайр нэрд мөнхийг бөгөөд, түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юмаа гэж хэлсэн байна. Амен. Илчлэл 4:11-ийг бүгд хамтдаа тунхаглан уншия. 3 Бидний эзэн ба бурхан минь та алдар хүндэтгэл хүчийг авах зохистой. Учир та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийг улмаас тэдгээр оршсон бөгөөд бүтээгдсэн юм аа гэсэн байна. Амен. Бид ийм л агуу яруу алдартай, эрх мэдэлтэй, сүр чухалтай нэгнийг магтдаг хүмүүс юм. Тэгэхээр яг л мэрэгдтэй адил тэнгэр газар дээрх бүхнийг бүтээсэн нэг нь хүндэтгэл өргөн амьдардаг хүмүүс болъё. Мэргэдийн амьдралаас сурах 3 чухал зүйл. Мэргэд
алт, гүгэл, мэрийг Бурхан өргөн барьсан гэсэн. Хорвоо ертөнцийн найдар болсон аврагч эзэн өргөл өргөсөн. Тэгэхээр бид юмнаас юу сурж болох вэ гэхээр Бурханд өргөдөх хүмүүс байцгаая. Өөртөө бүхнээрээ Бурханыг алдаршуулдаг хүмүүс болъё. За би энэ гурван бэлгэний талаар маш товчхон дурдъя. Эхнийх нь гүгэл байсан. Гүгэл бол Бурхан зориулсан хүндэтгэлд хэрэгэлдэг үнэрт модны давирхан утлаг. Давирхан утлаг тэр үнэрт модны утлагаар яг Бурхан зориулсан хүндэтгэл өргөл өргөх үедээ өнөө хөргөл дээрээ асгадаг байна. Тэндээс гарч байгаа ангилан үнэр нь Бурханд тааламж түнэр юм а гэж Библиэлд хэлсэн. За бас нэг зүйл нь бол алт байна. Алт бол тухайн цаг үед хаан хүнд барьдаг бэлэг байсан. Хэрвээ Библиэс харах юм бол Соломон хаанд Хирам гэдэг нэгэн хаан 120 талаар илгээсэн. За үүнээс гадна бас Эдомчууд болон далайн эргийн нутгийн хэсэг бүлэг одоо өдөрлөгч нар нийлээ. Соломон хаанд бас нэгэн гайхалтай бэлэг илгээсэн бас алт байдаг. Тэд Офард очиод тэндээс 420 талаар алтыг авч Соломон хаанд авчирсан юм а гэж хэлж. Тэгэхээр эндээс харах юм бол хаан хүнд барьдаг хамгийн үнэтэй бэлгүүдийн нэг нь алт байсан. Харин энэ бэлэг нь юу гэдэр хийж байна гэхээр Есүс эзэн бол одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Юудын Бэтлехэм төрсөн тэр агуу эзэн бол бүх хүн төрлөختний хаан юм а гэдгийг илэрхийлж байна. Үүнээс гадна энэ бэлэг яг цагаа олсон бэлэг байсан. Цагаа олсон бэлэг гэдэг нь юу хэлж байна вэ? Том удахгүй Есүс эзнийг Мари Йосеф хоёр аваад за өөрийн махан биеийн аавч ээжтэйг авч тэд Египт рүү явсан байна. Тэгэхээр залуу хүн гэр бүлийн хувьд бол шинэхэн бэбитэй гэр бүлийн хувьд бол санхүү яхаар хүчгүй. Мэдээж тэд замдаа энэ зүйлийг бас хэрэгэлсэн гэсэн. Тэгэхээр яг бусдын төлөө бид эзэн дөрвөх үедээ бас бусдын төлөө өргөж бусдыг тэнхрүүлж байдаг гэдгээр бодох хэрэгтэй. Тэгэхээр Бурханд өргөдөг зүрх сэтгэлээр амьдрья. Бурханд зориулдаг зүрх сэтгэлээр амьдрья. Та бидний хамрагдаж байгаа энэ чуулган таны өргөлөөр явдгийг та мэдэх баг. Үүнээс гадна таны өргөлөөс болоод энэ чуулганд олон хүмүүс ирж Бурханы үгийг сонсон гин нүглийн ачаа дарамт хүлээснээс чөлөөлөгдөн хамтдаа Библийг судлах боломж нөхцлүүд нь таны өргөж байгаа өргөлөөс болоод бий болдог шүү. Тэгэхээр өргөжлүүлэн Бурханд өргөдөг хүмүүс байцгаая. Амен. Хажууд ах дүүс рүү хараад хэлье. Эзэнд өргөдөг хүмүүс байя гэж. За мэрийн талаар бас хэлье. Мэрийн талаар гэтлээд 30-23-аар хэлсэн байдаг. Мэр бол нэг төрлийн ангилан үнэртэй амтлагч ногоо, хуурай болон шингэн гэсэн хоёр төлөвтэй байдаг. За харин шингэн төлөвтэйг нь бол яг хүндэтгэл зориулж хэрэгэлдэг. Энэ бас ангилан үнэртэй тос шиг одоо тийм хоолнд хэрэгэлдэг одоо юу ба. За манайхаар бол сесаме ойл гэдэг шиг. Тэгэхээр мэртэй холбоотой Библиэлд Есүс эзэнтэй холбоотой 3 зүйл бас гарсан байдаг. Тэгэхээр яг энэ ирээдүйд эзний амьдрал болох зүйлүүдтэй холбоотойгоор энэ зүйл бас бэлэгдэл болж өгөгдсөн байх магадлал өндөр. Яг энэ 3 зүйлийг хэрвээ харвал Есүс эзэнд хүндэтгэл өргөж түүнийг мэдлэх үед мэрэгт мэр бэлгэлсэн байх. За хоёр дахь нь юу вэ гэхээр Марк номын 15 дугаар бүлгийн 11 дугаар ишлэлээр за энэ ишлэл нөр юм тавьсан байх шиг байна шүү. Цэргүүд Есүс мэртэй дагс өгсөн гэж Библиэлд хэлсэн байна. Мэртэй дагс өгсөн. Тэгэхээр энэ яг Есүс эзнийг загалмаа дээр цовдогдож байх үед мэр агуулсан дарсыг хүн шингээгээд Есүс эзэнд өгсөн тухай. Энэ гашуун ногоон, халуун ногоон хэрвээ ууж амтлах юм бол биеийг тайвшруулдаг үйлчлэл. Тэр нэг талаараа загалмаа дээр цовдлогж байгаа хүмүүс тайлхарлахын тулд мэрийг бас мэртэй дарсыг бас ингэж өгдөг ёс байж. За өөр нэг зүйл нь юу вэ гэхээр Никодем гэж хүн Есүс эзэнтэй шөнөөр ирж уулзсан Никодем гэж хүн дараа нь Есүс эзэнтэй юу болсон бэ гэхээр загалмаа дээр цовдлогдоод Есүс эзэн бидний төлөө амиа өгсөний дараа Никодем эзнийг загалмаанаас буулгаж аваад оршуулганд нь бэлдэж мэр биенд нь хийсэн. Библиэс харуул энийг мэр гэж хэлсэн. Тэгэхээр хэн нэгнийг замдан шуулгахдаа борны хүмүүсийг хийдэг зүйл бол яг энэ зүйл байна. Тэгэхээр мэртэй холбоотой энэ зүйлүүдийг бид Библиэс харж болно гэсэн. За мэдээж эхнийх нь бол тэд мэрийг бэлэг болгон барьсан тухай. Тэгэхээр тэд Бурханд өргөсөн. Бурханд зориулсан. Тэд холоос ирэхдээ зүгээр л харах гэж хэлсэнгүй. Тэд Бурханд өргөх юмтай иржээ. Тэд Бурханд зориулж 3 төрлийн өргөл бэлдсэн. Гүгэл, алт, мэрийг. Бид ч гэсэн эзэн рүү ирэхдээ эзэнд өргөх магтаалтай
шалгалтай, эзэнд өргөх өргөлтэй, эзэнд талархах талархалтай, эзний төлөө зүрх сэтгэл амьдралаа залуунасаа нэрч хүчээр зориулах зүрх сэтгэлтэйгээр ирдэг хүмүүс байцгаая. Эзэнд өргөдөг хүмүүс байя. Амен. Одоогоос 2000 гаруй жилийн тэртээ өрнөсөн хүн төрлөختний аврагч эзэн Христийн хорвоо дээр мэндэлсэн түүхэн цаг үед яг энэ түүхийн эргэн тойронд болсон чухал зүйлсүүдийн нэг нь алс холоос 3 мэрэгд ирээд хорвоо ертөнцийн найдар болсон аврагч эзнийг хүндлэн түүнд хүндэтгэл өргөжээ. Эдгээр мэрэгдээс бидний хамтдаас сурж байгаа 3 чухал зүйл Бурхныг эрен хайдаг зүрхсэтгэлтэй байя. Бурханд хүндэтгэл өргөдөг хүмүүс байцгаая. Бас Бурханд өргөдөг хүмүүс байцгаая. Бүгд хайчаад байгаа ах トゥ ус руугаа хараад үнийг хэлье. Мэргэдтэй адил. Бурхныг эрен хайдаг хүмүүс байя. Үнэнийг эрен хайдаг. Бүтээгч Бурхнаа эрен хайдаг. Бас Бурханд хүндэтгэл өргөдөг хүмүүс байцгаая. Бурханд алдрыг өргөдөг. Бурханд магтаал өргөдөг хүмүүс байя. Бурханд өргөдөг хүмүүс байя. Бурхны алдрын төлөө зориулдаг хүмүүс байя. Амен. Бүгд хамтдаа суулгасаа авсан их эзний өмнөр яа. Christmas is coming. Христийг эзэн мэндэлсэн баяр айсан. Христийг эзэн мэндэлсэн баяртай зэрэгцээд 2019 оныг бид үдэж 2020 он руу бид хөл тавих гэж байна. Нэг талаараа бид өнгөрснийг дүгнэж ирээдүгээ төлөвлөнө гэсэн. 2 оны цаг дээр бид ирсэн. 2020 онд таны амьдрал дээр олон сайхан үйл явдал болох болно. Таны амьдрал дээр олон сэтгэл догтлуулсан үйл явдлууд өрнөх болно. 2020 он үнэхээр ерөөлт он байх болно, бас дээр маш оригинал он байх болно. Таны амьдралд хүнд хэцүү өдрүүд ч бас байх. Бидний амьдрал сайн муу, сайхан муухай хар цагаан бүгд ээлжилж бас хоорондоо сүлэлцсэн. Харин амьдралд юу ч тохиолдсон. Яг өнөөдрийн сургаал дээр хэлж ятгсны дагуу ах トゥ ус 3 чухал зүйлийг үргэлж хийдэг хүмүүс байна. Бүх сэтгэлээрээ Бурхан руу тэмүүлдэг хүмүүс байна. Бурханыг эрен хайдаг хүмүүс байна. Асуудал ирэхдээ бол бүх аргаан дуршиж үзээд сүүл нь арга үлдэхээр аргаар бараад гэдэг тийм. Тэгээд дараа нь залбирхаа сур арга үлдсэнгүй гэж ярьдаг хүн байхгүй байна. Харин хамгийн түрүүнд эзний нэрийг дуудан залбирдаг хүмүүс байна. Хорвоо ертөнцийг бүтээсэн, амьдралыг бүтээсэн тэр эзэнд амьдралаа хов тавилангаар зүрх сэтгэлээр даатгаж тэр эзнийг бүх зүрх сэтгэлээр эрен хайдаг хүмүүс болё. Үүнээс гадна тэр агуу эзэнд хүндэтгэл өргөдөг хүмүүс болё. 2020 онд таны амьдралд олон сайхан үйл явдал болно. Бас таарах зүйлч болж мэднэ. Гэхдээ юу ч тохиолдсон аман нэ гэдэг Бурхныг магтдаг. Эзэнд алдрыг өргөдөг хүмүүс болё. Түүнд магтаал өргөе. Учир нь тэр магтаал алдрыг авах зохистой юм байна. Эзнийг алдаршуулагчд нь юутай, ерөөлтэй. Та зүгээр л аялгаутай дуулаагүй. Харин та аврагч эзнийг хорвоо ертөнцийн бүх хүн төрлөختний найдар болсон тэр нэгнийг өөрийн амаар магтаж байна гэж боддог. Бүх харагдах болон үл харагдах зүйл түүгээр бүтээгдсэн. Тэр агуу эзнийг та магтаж байна. 2020 оны туршид эзэнд зориулдаг хүмүүс байна. Авьяас чадвар нөөц болцоо цаг хугацаа эд хөрөнгөөрөөч тэр эзнийг алдаршуулан эзэнд зориулдаг хүмүүс болно. 2020 он таныг илгээлтэнд явуулна гэж би ятгамаар. Амен. Амен. Айхтар болон амен гэсэн үг шүү. 2020 онд таныг илгээлтэнд явуулна гэж ятгамаар. 2020 онд би ямар нэгэн байдлаар Бурханд үйлчлэл оролцсноо гэдэг шийдвэр гаргаарай гэж ятгамаар. Амен. Өдөр хамтдаа эзэн гараа сунгаад залбирцгаая. Та бүхэн шийдвэрийг гаргаж байгаа бол надтай санал нэг байгаа бол